Монголын үндэсний олон нийтийн телевиз санаачлан MCS Group, Эко үйлчлэг дэмжигч Хас банктай хамтран утаа зорилтод реалити нэвтрүүлгийг хүргэж байна. Нэвтрүүлгийн зөвлөх баг Монголын залуу эрдэмтдийн холбоо. Агаарын бохирдолд хүн битгий хэл. Улаанбаатар хотоо ярил өртөж штеп. Одоо найдагт гараад ирэхэд өнөөдөр ирэхэд ийшээ ороод ирэхэд хоолоо орсож байна. Энэ бол цэвэр утгаас болж байгаа асуудал. Ерөнхийдөө манай гэр чинь өөрөө 10 сэтгүүр хороололт байдаг. Дунд гол яг гэр дээр шахуу. Тинчээ бол агаарын бохирдол хайцсангүй гайгүй. Дунд голын жавар хааж ийнө тэр. Анчи одоо жишээл чингэлтэй дөрөвнөд төрүүлжихэд өдөр үж шүү дээ. Одоо бас айл болон галаад хүлээгүй байгаа баг төлж байгаа. Гадаа бас дулаахан байна, сайхан байна. Гэтэл өнөөдөр яг энэ үед л одоо хоолоо орсод утаатай байгаа мэдэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ хоорондын ялгаа зөрүүл байна л да. Өдөр гүр даваал ороод ирэх чинь тавны гүр даваал ороод ирэхэд хойд тал руу бол тэнгэрийн өнгө нүтэл өөр болж байгаа. Саартал харлаалал эхэлж байгаа. Урагшаага богд руу гарахад арай гайгүй. Харагдаж байгаа. Шууд их мэдэж чинь л да. Тэрсний 170 мянган гэр ороод гэж байгааг бараг 10 мянган гэр ороолно. Зөвшөөрлгүй өсөд, зөвшөөрлгүй газар амьдарч юм байл. Үерийн даалан дээр тий одоо өндөр хүчлийн доо гэдэг чинь өсвөл барилга янз бүрийн одоо тусгай хэрэгцээний газар. Тэр айлууд маань хүртэл тэгэл өөрсдөө яадгүй дараа нь үер боллоо гэхэд гэрээ орсгочаад шинэ гэр нэгтгэж юм. Ийм бас нөгөө тархины утаатай холбоотой асуудал гэж би ойлгоод байна. Болохгүй газар. Тэгээ бас нөгөө талаараа би ингээд газар сонирхож үзсэн л дээ. Яг тэр зөвшөөрлгүй газар бууж байгаа нөхдүүдийг нэрт бол тэ зөвшөөрөлтэй газар олдоход хэцүү юм шиг байна. Нэг бол цөллөгөнд явагдана. Тэгээ маш хол. Тэгээд бас газар тэнд очиоч одоо Улаанбаатараас 30 км газар ч гэсэн авахд хэцүү юм бил. Тэгээ тэнд нөө дээдвч аахгүй тий. Хав байхгүй. Ерөөсөө газар байхгүй. Тэгээд тэр газрын маалаа бичгээр өмтгөөж тэгээд кадастр хийлгэн нэлээд явдалтаас тэр нөгөө нэг тэр амтланд амьдарч байгаа чи санаж байна. Нөгөө нэг тэн залгадаг байхгүй юу? Бүгдээ 100-ын хажуугаар давхар тэн залгаад тогны мөчс алуулж байгаа юм чинь. Тогны дэшгүй юм байна. Утаа яагаад гардыг би бүр шалтгаануудыг мэднэ. Чи ядуурл байгаа. Яг үнэ. Хүмүүс орлогогүй байгаа. Хүмүүс мөнгөгүй байна. Ажилгүй байна. Тэгээд хамгийн гол нь төрийн бодлого нь тэр ядуу зүдүү ажилгүй хүмүүсийг ба шүү дээ, чи мөнгөгүй байна уу? Чамд би мөнгө өгнө гэдэг байдлаар бодлогоо зохиож байна. Зүүн бол чи мөнгөгүй байна уу? Аргагүй, чи ажилд ороход чамд хэцүү байвал чамд би арга зам зааж өгье. Мэргэжлийн сургалт зааж өгье гэж ингэж ярих хэрэгтэй байхгүй. Энэний төлөө би тэмцдэг. Харин Ахмад буурлуудад бол мөнгө өгөхийн дээр өг. Тэр чинь тэтгэвэр авч байгаа хүмүүс. Тэр чинь ажиллаа хийцэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бол хэцүү. Түрүү нөгөө энэ дэрийн жинхэнэ эзэн бидэнд гэрээ хүлээлгэж өгөх явахтай хэлж байна. Тэгээ манай аавыг юм аа гэдэг. Хөвөөний баян сумын овол үе байна л да. Тэгээ аав ээж хоёр маань ингээд 50 жил амьдарсан. Суулбар онтой энэ тооны төрөл ингээд төмрөөр өгжилсэн. Маш бат бай. Энэ гэрээ сэвда баг явах дургу гэдэг чи аав жоохон гэсэн юм. Энэ фишинг хэлж байгаа юм л. Би фишинг гэдэг юугаар сайн байна. Өмөр нэг гал голом юм штэ. Хэлдэг юм чи. Тэгэхээр зөв өнөдөр манай нэг хас болоод сэдийн зоохыг авч байгаа хүмүүс маань бас тийм асуудал тавих гэдэг шүү дээ тийм ээ. Нөгөө оронд нөгөө энэ хуучин фишинг авах гэж миний галдаг гал голомт юм аа. Энэ гал голомт гэдэг дээр та юу боддог вэ? Заавал одоо материалын зүйл дээр ойлгох ёсгүй гэж би бодож байгаа. Өөрөөр хэлбэл тэр гэрийн гал голомтыг авч явна, залгамжилж авч явна гэдэг бол тэр гэр бүл дотор байгаа бүхий л амьдрал маань цэцэглэн хөгжиж тэ өөд нь авч явахыг хэлж байгаа бол гал голомтой өөд нь авч явахын тулд
энэ зуухаа тэр зугаар сольчиж байгаа болох юм чинь. А яг танах одоо орон сууц дагууллаа гэж бодъё. Нийтийн орон одоо энэ улс орон сууц гэдэг орон сууц дарахаар боллоо. Нүлээ. 2-3 ч юм уу 3-4 сууц. Тэгээ хар пишинг аваад явах уу. Тэгвэл чанаа гэж шүү. Тэрсэн мөн. Тэгэхээр сони байгаа. Тэгэхээр яг түрүүндээ өөрийн чи хэлдгээр гал голомт гэдэг юм бол энэ тэр галыг агуулж байгаа энэ дөрвөлжин 100 юм уу пейшнтэй биш. Магадгүй яг тэр шүрэн улаан галын өөрт нь биширлэн шүтлэгэн сүрцэг нь байж байгаа юм. Тэр шүрэн улаан галыг өөдтэй өнгөтэй цэвэр цэмцгэл сайн сайхан авч явна гэдэгт л гол утга нь байгаад байгаа юм л да. Тэрнээс энэ бол энэ галыг агуулж байгаа л одоо материалын зүйл юм л да. Энд бол ямар нэгэн сүн шиг байхгүй, бурхнаар бол сүн шиг байхгүй юм гэсэн. Гал нь өөрөө сүн шиг юм. Тэр гал нь гэж байна. Тэгэхээр тэрнийг өөр цоо шин гэдэг юм одоо утаа варга гэдэг юм орчин үеийн шинжлэх ухаанд наруу нотлогдсон 100-аар салчихад яагаад болохгүй гэж. Гэсэн нэг ийм л бодол надад өөрөө ирэхгүй тойроод байгаа юм л да. Нийгмийн хариуцлагатай байгууллага цэвэр агаар бэлэгдэгч MCS Group. Юу хол сүнснээ маа. Хоол юм байна. Мах. Махаа. Өндөгний сэтг энэ ч аяга сайн шатдаг гэсэн. Цаас суугүй болчиход байна шүү дээ. Галаас. Офис огч юм уу? Хүмүүс өөр нөгөө юм уу? Нэг зүйл асууя л да. Гэр хорооллын амьдрах нөхцөл юм ямар байна гэж бодож байна. Тухайн айлынхаа юутай холбоотой юм шиг байна. Нэг бас нэг айлын нэг амжиргаа харьцаатай байдал мэдл өдр шүү дээ. Бага юмдаа сэтгэл хангалуун сайхан цэвэрхэн өшөө сайхан амьдарч байгаа айлууд зөндөл байгаа шүү дээ. Тэд нартай бол яг болох л зарим нь бол харагдчихгүй л харагддаг шүү дээ. Та яаж амьдрах гэж байна хэд хоног? Чадлаараа л амьдран дамжиж ирсэн. Боломжийн л авах. Гэтэ хамгийн их айжаас усыг хамаагүй хэрэглэж магадгүй юм шиг байна. Харин тэгээ ус чаа одоо энэ өвлөөд гол нь араа бас нэг асуудал юм байхгүй. Усыг хэрэглэж болно. Их ус гарвал усаа асгах газар байхгүй шүү дээ. Тийм бай харин. Усны нөхч өвөл хөлд чинь хэмжээтэй. Их ус хэрэглээтэй бол нөгөө гудамжиндаа гаргаж асгах хэрэг гарна шүү дээ. Яна мөд өөрөө тийм болсон. Түрүүндээ ярьсан чинь өөрөө тэгц зогсож байгаа юм тийм. Готак байгуулсан гадна. Зэрвэн таны одоо яг гэр хорооллын талаарх таны бодол юу вэ? Хүн амьдрах өгтөө тэгээд тэнд амьдарч байгаа хүмүүсийнхаа эрүүл мэнд амьдрах орчин ахуйгийн сайхан цэвэрхэн болгоод тэгээд өгөх юм бол гэр хороолт амьдрахад гэрт амьдрахад бол сайхан шүү дээ. Гадаанаа сайхан ногоод цагаагаа тариад зүлэгжүүлээд ингээд хамгийн гол нь гэр хороол гэдэг маань одоо энэ шугам цэвэр бохор усны шугам. Тэрэндээ л холбоотой байна. Тэр л бол нэг сайхан өргөжөө тэлчүүл одоо тэгээд айл болох сайхан амьдрах байхаа. Бид нэр Скватер дүүргийн 17 дугаар хоронд очиод 80 айлыг холбоцсон байгаа байхгүй. Цэвэр бохор усны шугамд холбоцсон. Гэр дотроо байтай, жоорлонтой тий. Яг орон сууц халаалт л байхгүй. Одоохондоо халаалтын бол тэр нөгөө нэг янз бүрийн юмараа шийдэж байгаа бол нам даралт маралт гэж юм уу тий. Энэ сайжруулсан зоох ч юм уу тэнгүүр шийдэж. Гэтэл ерөөсөө тэр цэвэр бохрын шугам тавьчил амьдралын одоо тэр хэв маяг шал өөр болоод тэр шал өөр. Тэд чинь нүүр ам халтахгүй болчих. Тийш хуруу хүмүүсээ хүртэл тий. Одоо би сая энэ чинь ингээд явахад жоохон байж байгаа л гараа угаачих гал ингээд байгаа байхгүй юу тий. Байшаа оролч юм маягийн болоод газар мас ашигладаг бол амьдрах уу та? Амьдран шууд амьдран би бол. Орон сууцсан тий. Дээр доор айлтаа ингээд байжсэн хамаагүй дээр байж. Хамаагүй дээр л яадаг юм чи. Гэхдээ ядчил нөгөө нэг миний бага хэлдгэр ээж нэг үсрээл гадаа нэг үсрээл дотор ямар гоё юм бэ гэдэг шиг нэрээ сайхан байхгүй юу? Аа. Ер нь тэгээ ТV ми чинь их мөрөөддөг шүү дээ. Хөөш нөгөө богдунжгаар манад уучжээ. Үгүй. Таагийн уушаа л да. Богд уул байтгүй наадл ид өндөр байж нагдахгүй. Тий өндөр загнараас ороо дөнгөж сүмэлж шүү дээ. Гандангийн сүмэлж байгаа тийм тий. Сүмэл одоо нэг. Тэр цааш бол ингэ байхгүй. Тэгэл байхгүй байгаа юм да. Тэгэхээр энэ гэр хорооллын маань одоо энэ утааны гол их үүсвэр болж байгаа гэж яриад байгаа шүү тийм ээ. Тэгээ яг л цэглэс станциянд тэгэл автомашины утаа тэгээд осны багт. Тэгэхээр энэ улсуудын жишг улсуудын нийслэлийг харахад одоо энэ чинь за байшин хорооллууд нь одоо үндсэндээ нэг 60-70% нийслээд цаана үлж байгаа 40 юм уу 30% нь одоо таун хаус гэдэг одоо гэр маягийн хорооллууд эзэлдэг юм л тийм ээ.
Манай дөрөв эсрэгээр нь очиод байна гэж байгаа үстэй. Бараг чи 60% гэр хороолол 40% одоо байшин сууц. Талбайгийн тооцох юм бол замраг том байгаа л гэр хороолол манад бол эсрэгээр. Гэтэ энэ яг хуу гэр хороолол одоо хэдэн хувийн 60-70% эсвэл эзэлж гэж би бодож байгаа. Хамаагүй тэр эзлэх талбайгаар жоохон энэ гэр хорооллууд руу шовон татаад одоо нийцэн тулаалтай. Заавал гэртээ амьдрах биш. Яг үнэхэрийн одоо дуу гэртээ амьдрмаар байвал дуу гэрчэндээ шавраа шийдэх болчихлоо шүү дээ. Дугуй байшин барьж болно. Дугуй байшин барьж болно шүү дээ. Хэвдчлэн одоо ямар ч байсан энэ нийцэн халаалт энэ бас бохрын шугам татж энэ нийцэн бохрыг л асах шийдвэ. Одоо энэ гүний худгаас ус авах гад ууж ин гэж шүү дээ. Энэ ус маань бохирдлын түвшин өндөртэй байна гэж судалгаа гараад байгаа шүү дээ бас. Энэ болохоор эргээд гэр хорооллын жорлонгийн асуудал. Одоо эдгээр чинь тэмцэх гээл төрсөөс нэг гаргаад зайлуулдаг хийгээд үзэлийн тэгтэл 1000 ад хийж ариутгаад юм дөрөв. Яг энэс үүдээд одоо хаана манай улаануудад нэг тийм гэр нийслэл гэж хэлж болохоор байгаа юм. Гэр нийслэл гэдэг нэр том юу бодож байгаа юм. Ер нь бол ер нь гэр нийслэхээс илүү хүмүүсийн дотор байгаа нийслэл гэж би хэлмээр байгаа. Ясаа өөрөө нэг гэр том гэр тэр гэр нь дотроо яндангаа дээш нь гаргаагүй дотроо тавьчихсан. Тэгээд утаа дотроо иргэлээ. Хэн гэж дээ. Тэгэхээр хэрнэ нь шүү дээ. Дэлхийн улс орнуудын жишг нийслэл ямар байх вэ? Миний хувьд бол тухайн нийслэл амьдарч байгаа бүх иргэдийн сэтгэл хангалуун амьдрал нөөдрөг инээжсэн. Бишээсэн зэрэгтэй тийм иргэдтэй байж чадчих юм л жишг нийслэл болох. Англичууд тийм газ хэрэглээ гингүүт нь одоо бүгдээ жигдхэн ухамсартайгаар газ хэрэглээд эхэлсэн байж болж. Тэгээд асар хурдтай утаансаа салж чадсан. Үн төмөө адилхан манайхан монголчууд өөрсдөө ингэмээр байна гэхэд иргэн болго өөрсдөө итгэж зүтгэлтэйгээр оролцоод дагаа явах юм бол эндээс асар хурдан гарах боломж байна. Ухаанд дэлхийн улсынхаа зүрх тархийг нийслэл хэмээдэг юм. Удмын нүүдэлчийн үнийг унган төрөл хэлээрэн хүрээ гэдэг. Хүрээ. Хүрээлэх, дугуйрах, нэгдэх. Бөмбөрцөг цагаан германч хүрээ загварын сонгодог хэлбэр. Тэнд эцэг хийгээд их элбэр журамт ахан дүүс өтгөс хийгээд нялхсан цөм бүрэн. Агад тэднийхэн нэг нь эвийн саруул өргөндө мансуурлын хорт хар тамхи татаад хэлбэл юу болгосон. Өрхийн тэргүүн төвчхүү, өндөр өвөг хүлцхүү, өрөвлөгт нялхас маань тэсвэрлэхүү. Утаанаас ангид уушгийг угтаан бидэнд байгаль их заяагаа нүгүй. Хахир өвлч бай хамаагүй хамгийн гол нь тархин чүглсэн утаагаан үлдэн хөөцгöy. Угааран танаацгай хүмүүсээ. Утаа зорилттой reality нэвтрүүлэгт маань Монголын үйлдвэрчлийн эвлэлийн холбоодын ерөнхийлөгч Ганбаатар ах маань гэр бүлийнхэн гишүүттэй оролцож байна. Бас туслах нь ирсэн байна. Тэгээ ерөнхийдөө бидний өмнө нь 15 хэсэг нэвтрүүлгүүдээр гаргаж байгаагүй, ярьж байгаагүй бас сонирхолтой асуудлуудыг, шийдлүүдийг манай өнөөдрийн оролцогч маань бас дэвшүүлж байна. Тэгээ энэ нь бас бидний хувьд бас томоохон ололт юм болов уу гэж бодож байна. Би энэ удаад энэ гэрт дотор дулаахан байх нь тэнд байгаа хүмүүсийн уушгийг би түлж дулаацах нь энэ бол гэмт хэрэг юм байгаа шүү дээ. Уг нь бол айлуудаар ороод ингээд бас судалгаа хийгээд тэтгэврийн талаар судалгаа хийгээд явжсэн чинь нэг айл та яаж байж гэн орлого үнэхээр байхгүй. Тэгээд яаж хөлдчихгүй шиг яаж байж гэн даарч нь үрж юмсаа гайгүй би дулаахан байгаа гэсэн яаж юмсаа 8% салиарк байж байгаа. Нэг нэлээд чанартай тийм улаан тоосго 4-5-ыг авчдаг. Тэгээд тоосгон дотроо салиаркын дотор тоосгоо хийгээд нэг хонуулдаг. Нэвчүүлж байгаа байхгүй. Тэгээд тэр салиарк шингээс нь тоосгоо шатаадаг, шүнжэнгөө дулаахан байдаг. Тэгээд тэр тоосгыг өштэй тийм ээ 2 удаа салиаркын дүрээд дараа нь ингээ бүр бутарчдаг. Дахиад одоо болдгоо. Тэгээ 2 дахь тоосгоо хийдэг. Энэ чинь өөрөө утааг бий болгоод байна. Өөрөөр хэлбэл ядуурлын шүү дээ орлого. Тэгэхээр орлогыг нэмэгдүүлэх, хүмүүсийг ажилтаа байлгах, тэтгэврийг нэмэгдүүлэх гэдэг энэ бол миний бодлого. Миний хийдэг ажил. Түүний хажуугаар сайн үр дүнтэй 100 ингэж нээж хүмүүс таниулж ойлгуулж мэдээж эхэлж байгаа юм дандаа сааттай байдаг. Ойлгуулж явна гэдэг бол бас л жирийн хөдөлмөрчин хүмүүс хийж байгаа ажил. Би энийг та нарын ажлыг
Одоо би ойлгож байна, дэмжихээс өөр арга алга. Нэг зүйл хэлмээр. Ганбаатар хараад энийг үнэхээр хараад ингээд ойлгоод үннээсээ би энийг ингээд мэдэрж байна. Ерөөсөө энийг эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэх магадaltaй хүмүүсийг дуудаад хамгийн гол нь бүр эрдэмтдийг дуудаад энийг юм 5-600 тавьж агаад студид өнө хаана газар эсвэл нэг хээр очиж гэрт юм аа. Яг ингээд төлөөлөө шатаалгаад за шөмжөө хэлээч. Өөр шөмжлөх хүн байвал хурж ирж чөлөөтэй хэлээч гэж нэг тийм юм хийвэл нэр энэ манайх ч одоо ингээд улс төрчдөө ингээд хуурдагцсаар байгаад одоо айгүй хашир болчихсон байна шүү дээ. Ийм боломж хувилбарыг бид гаргаад байхад арчаагүй дугаар суваа гэдэг өнгөөр одоо ярьж эхэлж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл урд нь бол бидэнд хувилбар байхгүйгээр хааваа нэг гэж асуудаг байсан бол байгаа энэ хувилбарыг дэмжиж дэмжихгүй бол энээс цаа хувилбар чинь хаана байгаа. Дугаа байгаа бол тэгвэл энийгээ дэмж гэдэг ийм өнгө бас надад бас орж ирж байна. Тэгээ надад ингээд нэг хоолой хорн ингээд бэлдсэн байна. Тэгэд хэлэн 4500 хоньны мах. Шүү дээ энэ ч өхрийн мах чинь цул нь 4500 гоён 5000 баян шүн цагтай тийм байдаг байхгүй юу. Дээшээ түр сайн штэ. Өшөө тэр чинь хүсэж тахтай чи бид нар ярина жоохон 2-300 төгрөг болгоод авдаг байхгүй. Шил сонгон тий. Сонголтгүй юм. Энэ сонголтгүй ерөөсөө ингээд хараад чаас за энэ арай гайгүй байна гэдээ авч байна. Тэгэд энд чинь нэг хоньны махтай хэлэн 4500 гэж байна. Тэр чинь бас хүмүүсийнхээ амьдралын түвшинд тааруулаад амжиргаандаа тааруулаад яг ингээд жижигээр ингээд ингэж тийм Багц бол одоо өрөмтэй байна л та. Ер нь явандаа хавар тийш бол хямдхан байна. Айгуу л тийм хавар чинь бүр мах үнд болдог юм чинь. Тэр орол айлуудаар нэг өрхийн эдийн засгийн юуны тооцоог авдаг 500 гаруй айлуудаас. Нэг бүрчлээ ширхэх гэж авдаг айлууд маш их олон байд юм. Шуудаага модоо ширхгээ, юугаа ширхгээ, шуудаагаар нь өдөр тутам зарцуул. Тэр айл жижиг авдаг айлууд нь явандаа амжиргааны төвшин хамгийн багтаа айлууд. Яг тэр өдрийнхөө орлогыг олоод оройдоо юм аваад ирдэг. Бодлоо. Ингээд гадуур чи нөгөө нэг тамхи мав ширхгээр зардаг мардаг хүмүүс байгаа шүү дээ. Тийм юм хүмүүс чинь бөөнөр нь авахд хэцүү байсан. Тэгээд ажиглаад хараад ингээ явж явах нэг гэр хороололд одоо хоримтлагдсан асуудлууд юу байна гол зүйл. Тэр яг нь яриад яваад байгаа да тийм ээ. Тэгээд хамгийн гол нь амьдрах орчны нөхцөлийн талаар бодож явах юм байгаа да. Яг хамгийн ихний ээжинд бодож байгаа өглөө наашаа айл руугаа ирэх явах. Энэ хамгийн хүндрэлтэй хаягжилтын асуудал. Үнэхээр одоо дэлхийн жишг төвсөнд нийслэл болгоё гэж байгаа юм. Одоо энэ годамжлал байг хаягжуулах нэг ижил стандартын болгох. Энэ ажлууд бол одоо үндсэндээ баг 0 төвшөнд явж жилж болох юм л да. Үнэхээр одоо энэ ч бодвол хүмүүс л амьдарч байгаа газар өвчин зовлон ороод төлөвлөхгүй төргийн тусламж гал команднаас хаваад яаралтай юм дээр бүрж олж ирэх хичээл хэцүү юм байна л да. Үнэхээр ямар ч хаягжилт байхгүй нэр байхгүй яг энэ 0053-г нэг юм байна. Тэгэл энийг 0053 хаана байх вэ гэдэг чинь л олоход хэцүү болчиход байна л да. Магадгүй годамжууд 0053 байгаа. Тэгээд энэ төрөвхөн тоотрын ярьсан бас нэг том асуудал бол энэ хогны асуудал асар том байв. Энэ бол үнэхээр энэ тэр юм шийдэхгүй бол одоо энэ хог өвлдөж байгаа хүлд чинь дандаа яг гисэн муудна. Өнөр танаар орно. Тэгэл одоо явж байгаа тийм ээ. Нэг тийм асуудал байна. Тэгээд энэ үндэсний усны асуудал их том хүндрэлтэй асуудал байна. Одоо яг мэдээж худгаас очиж авч болдог л байлгүй. Гэтэ ингээл худглуу очиж аваад эргэж хүчрээл тэр усаа халааж хэрэглээл. Тэр усыг чинь хадагчлуулт бас бид нөгөө түүхэн үсээд түүхэн ус хэлж байгаа гэдэг. Ингээ бодглохлоор бас асуудал их байна л да. Та бүхэн ч одоо ус авахаар явж байгаа. Тэгэл гэр хорооллын амьдрал маань одоо яг л нэг иймэрхүү асуудалтай байгаа байхгүй. Одоо ингээл бүгд ингээл сайхан ойрчилсан. Тэ? Ингээл амьдралын ойрчилтаа зогсож байгаа бас. Би тэр үед ямар том нийтлэл бичижсэн бэ гэвэл гэр хороолд амьдарч байгаа хүүхэд хар нулимсаар уйлж байна гэж би бичижсэн. Энэ утаа тортогч ингээд нулимсны сөв рүү ороод удахлаараа ийм бас тийм хар нулимс гаргаж байна гэдэг. Энийг бол эрүүл мэндийн бүр доктор хүн надад хэлжсэн. Яг судалгааны ажлаас нь авч би тэгж бичижсэн. Тэгэхээр
энд амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудал маш ноцтой байгаа. Утаатай. Хөрсний бохирдолтой. Энэ хөрсөн дээр нь одоо хар тоглогны одоо хэмжээ бол бүр дэндүү их байгаа шүү дээ. Энэ бол бүр утаанаас илүү аюултай гэж байгаа шүү дээ. Хар тоглогны байдал одоо тэр орц норм хэмжээ. Тэр ажлын байр байна. Ажилтаа болтохгүй нэг яриад байгаа байхгүй юу? Гэтэл өнөөдөр гэр хороолоор дүүрэн ажилтангууд байна шүү дээ. Ажил хайсан хүмүүс. Энэ хоёр хоорондоо холбогдохгүй нү? Эсвэл нэг нь худлаа яриад байна уу? Бид Монголын нэг том гэр бүл гэж бодё. Энэ 2,700,000 хүн. Энэ том гэр бүл айгүй ашигтай бүтээгдэхүүний гадаадын зах зээл дээр гаргамаар байна. Тарган малгай гаргах гэдэг юм уу? Эсвэл одоо ийм шар сав хийж гаргах гэдэг юм уу? Эсвэл одоо ааруул хийж гаргах гэдэг юм уу? Нэхидэл хийж гаргах гэдэг юм уу? Машин хийж гаргах гэдэг юм уу? Гэдэг юмн дээр улс орон даяараа тогтмоор байна. Япончууд улс орон даяараа нийлжээж Америкийн зах зээлийн машинаар одоо бид эзэлнэ гэж байгаа шүү дээ. Финландууд улс орон даяараа нэг гэр бүл гэж хүчээ төвлөрүүлж дэлхийн зах зээл рүү гар утсаар бид дайралт хийнэ гэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл энд байгаа ажилгүй хүмүүс яагаад буруу вэ гэвэл энд байгаа хүмүүсийг гэхээсээ илүү энэ тухайн ажилгүйдлийн тухай бодлого боловсруулдаг шийдвэр гаргагч нар буруу байна л гэсэн үг. Хоёрдугаар том шалтгаан бол манай бизнес эрхлэгчид өнөөдөр дэндүү тийм бага цалин өгч байна. Дэндүү мүлжилгийн чанартай цалин өгч байна. Хүмүүс бодлоо энд ингээл Монголд ажиллахгүй байгаа мөртлөө яаж хийж байгаа хамаатан содонгаа аргалж байгаа Солонгос явцдаг хамгийн сайн яагаад ажиллаад байгаа юм бэ? Солонгос тэр залуу тэр Монгол хүнийг арай илүү Монгол эзнээс илүү үнэлж байна гэсэн санаа энд явагдаж шít. Монгол залуучууд маань ур чадвар нь хангалтгүй байж болно. Би бас заавалчгүй нөгөө тал буруу өгсөнгүй шүү дээ. Энэ дээр юу гэсэн үг вэ гэвэл Монгол энэ гэр хороолц байна уу амьдарч байгаа залуучуудад маань Монголын засгийн газар, Монголын шийдвэр гаргагч хүмүүс хөрөнгө оруулалт хийгээч. Энэ хүмүүсийг проблем бэрхшээл гэдэг нүдээр харах биш, энийг нөөц боломж бололцоо гэдэг нүдээр хараач. Эднээс боломж шүү дээ. Энэ чинь Монголын ашиглагдахгүй байгаа баялаг шүү дээ. Ямар нэгэн ашиглагдахгүй баялагтай байгаа орон яаж хөгжих юм бэ энэ чинь? Улаанбаатар ч ингээд дөрвөн уулын дунд байдаг учраас үүлдээ инвест тогтчихдаг. Тогтон салхихгүй хүүд юу тогтоод тэгээд агаар маань ингээд тогтонго байдал үүсгэждэг. Одоо энэ савн дотор шиг наашаачгүй цаашаач. Тэгээд доороос нь утаа нь гараад идэг энэ дотроо байгаа л байдаг. Зүгээр энгийнээр цас аваад хийгээд хайлуулад ямар хэмжээний тоос шороо үлдэх нь үү те ямар өнгийн мод. Уг нь цасны ус чинь цэв цэвдэн байдаг шүү дээ. Тийм байх нь үү гэдгийг нь л үзээ л да. Одоо тэр саяхан л одоо ингээ голын хүмүүстэй уулнаас цас авчираад идчих байсан юм шүү дээ. Цас идэл. Тийм бид нар тоглож явахдаа хүртэл. Энэ цаснаас авал биш. Хөө. Нээс аваад чи. Одоо нэгдэж эдэн мэднэж байхгүй хөө. Асалтай юм байна шүү. Цагаас их сайн дураараа шамбалт яваад. Тийм ээ. Хорлоо 7 газар тавьчих. Хог хаягдл маань шатгаар тэрнээсээ илүү бүр хортой диоксид гэдэг хорт байцууд ялгарч байдаг байхгүй. Тэр хоёлаа цасыгээд унтраач. Энэ одоо гүц шатаагүй юм аа. Гүц шатаагүй юмнууд л байж. Яа додгоо. Ингээд яндан гараа галлаа хажуугаар нэм хог мөгчтэйгээ тэгээд юу болох бодтой тань. Айл бол. Йоо, сэлэ танаас нэрчи. Наатаас бүр балдын өмөр зүйлэрээ. Нийгмийн хариуцлагатай байгууллага эко үйлчлэгийг дэмжигч Хас банк. Яг ажил хайж байгаа хүн ажил олгож байгаа байгууллага хоёрын хоорондоо яаж холбож тэр хүмүүсийг ажил оруулах вэ? Аачраа алдчихгүй гэхлээр ажил яг ингээд зуучилдаг энэ хамт байгаа юм шүү уучлаарай юм. Ажил зуучилдаг тэр байгууллагууд бол Монгол оронд бол барцгал эрвэхээр л ажиллаж байгаа. Гэхдээ монголчууд биднээс бас их боловсралтай өөрсдөө асар их хүндэтгдэг улсууд учраас сайн ажилд ормоор байна. Сайн ажилд орохыг хүсдэг. Энэ хамгийн гол Монголын давуу тал юм шүү. За би яг сайн ажил гэдэг дээр би ингээд зогсоогоо танаас нэг юм асууч. Сайн ажил гэж яг юу хэлээд байгаа юм? Миний хувьд сайн ажил гэдэг бол яг
мөрөөдлийн маань л ажил. Ажлыг хүмүүс ингээд харахад ялангуяа залуу хүмүүс тандаж хэлэхэд шүү дээ. Эндээс би хэдэн төгрөгийн цалин авах бол ямар давуу тал бий болох вэ тийм ээ? Байртай болж чадах уу гэж бодож ажилд орох биш. Энэ ажилд орсноороо би яаж өсөх вэ? Миний яг мөрөөдлийн яг энэ бүр ингээд зүрх сэтгэлээ өгдөг ажил мөн үү? Ажил гэдэг хүсэл мөрөөдөл байх ёстой л гэж би хэлмээр байна. Тэрийгээ сайн ажил.